Тэгэхээр бол газар нутгийг тусгай хамгаалтанд авах тэр тусмаа дархан цаастай газар болгож хамгаална гэдэг бол өнөөдрийн бидний хэрэгцээг хангахаас илүүтэйгээр ирээдүйн хойч үе бодсон хамгийн чухал ажил байдаг. За надад ер нь юу ажиглагдаж ирсэн бэ гэвэл 2016 оны хүртэл ерөнхийдөө бол манай хамгаалтын захиргааг тойрсон улс төрийн нөлөөлөл бол харьцангуй бага байсан. Ер нь бүгд л бид нар мэддэг. Яадаг вэ гэвэл Улаанбаатар хотод байдаг хамгаалтын захиргааны даргыг бол улс төрийн нөлөөлөл үргэлж сольдог. Яагаад вэ гэвэл ялсан намын дарга ерөнхий сайд болдог. Ялсан ерөнхий сайдын кабинет тэр намын хүмүүс орж ирдэг. Тэгээд яам одоо ингээд тухайн намын хүн болно гэдэг бол үндсэндээ манай яам кабинетээр бас тэр намд үйлчилж байгаа ийм субъектив одоо намын ийм хариулт. Энэ бол үнэхээр бас яг байгаль орчны салбарт би өөр нэмээд хэлэхэд боловсрол эрүүл мэндийн тохиромжгүй асуудал байхгүй. Энэ эдгээр асуудал өөрөө бол тухайн албан хаагчд болсон хүчтэй доктортой ажиллах бүх нөхцөл боломжийг бүдүүлгээр хааж байгаа ийм л багхгүй. За тэгээ мэдээж бол ингээд хотод байгаа дарга нарыг сольдог, дараа нь магадгүй аймагт байгаа дарга нарыг сольдог энэ асуудал хүрээгээ тэлсээр л байсан. Тэлсээр 16 оны сонгуулийн дараа сумууд руу орж ирсэн. Тэр ч битгий хэл одоо миний алан тушаалыг бол тогшиж эхэлсэн. Намайг янз бүрийн одоо намын хариалал, үзэл бодлоор бас ялгарлан гадуурх юм нөхцлүүд бол тулгарч ирсэн. Ялангуяа би 2019 онд Говьих дахин газрын Б хэсгийг нэг ойролцоогоор 800 гаруй мянга талбайгаар сунгаад тэр одоо газар нутагтаа одоо хамгаалтын ажлыг чанартай сайхан хэрэгжүүлээ. Тэгээд бүх одоо субъектив нөхцөл дээрээ объектив байдлаараа зохион байгуулалт сайтыг хүрээд ингээд ажиллая гэж байгаа нөхцөлд бол хамгаалтын захиргааны байршлыг бас өөрчилчих боломжч харагдаж ирсэн. Ажлаа сайжруулъя л гэж ингэж бодож ирсэн үнцгт бол янз бүрийн одоо орон нутгаас сонгогдож байгаа улсын хурлын одоо гишүүд, орон нутгийн одоо нам улс төрийн хариаллын улсуудад бол бас хавчигдах тэдгээрийн одоо дарамт шахалтанд орох нөхцөл байдал бол үүсдэг. Ер нь энэ бол өөрөө бас манай салбарт ажиллаж байгаа залуучуудын одоо урмыг хугалдаг, итгэл үнэмшлийг байхгүй болгодог ийм таагүй зүйл. Ер нь сайн сайхан ажлыг хийх гэж явж байгаа хүмүүс бол өөдрөг сайхан сэтгэл ажиллах ёстой гэж ингэж бодож явдаг. Тэгэхээр бол газар нутгийг тусгай хамгаалтанд авах тэр тусмаа дархан цаастай газар болгож хамгаална гэдэг бол өнөөдрийн бидний хэрэгцээг хангахаас илүүтэйгээр ирээдүйн хойч үе бодсон хамгийн чухал ажил байдаг.